Тэр хоёлоо ярилцлагын хүнд яг одоо хилцэгдэж байгаа хуулийн төслүүд болон ер нь түүний гарч байгаа хэцүүдийн талаар хэрэгж бодож байна. Эхлээд доторх хуулийн дээр аваад үзэх юм бол та яг одоо юуг харж байна? Ер нь дотоодын бизнесүүдэд хэр ээлтэй энэ хууль батлагдахаар харагдаж байгаа бол. За хав доторх хуулийг нийлээдгүй ярьж байгаа бид бүгд одоо танхимаас ялангуяа үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нийлээдгүй бид нэр саналыг цуглуулж одоо өгсөн байж байгаа те. Тэр татвар дээр бид нар ямар зорилго тавьж байгаа вэ гэхээр одоо эдийн засаг өмнөөсөө одоо байнгын одоо юм уулуурхаан хамааралтай байх нь өөрөө эдийн засагт бас жоохон сөрөг нөлөө үзүүлэх гэдэг нь те. Нөгөө талаасаа бол ажлын байр маш цөөхөн бий болж байна. Одоо нийтдээ одоо 50-аас дээш ажилтнтай компани бол Монгол 3.1% байгаа даа шүү дээ. Бүх үйл ажиллагаа явуулж байгаа компаниас. Тэгэхээр энэ нь бол ер хангалттай биш байгаа те. Энэ өөрөө одоо эдийн засаг бөгөөд одоо хувь хүний орлого тий хүртээмжтэй эдийн засагт нөлөөлж байгаа учраас бидний зүгээс юу гэж үзэж байгаа вэ гэвэл татрыг аль болох одоо хялбарчилсан аргаар хийя тий 2007 онд бол Монголын засгийн газар бол бүх татваруудыг 10 гэдэг бий болгосон. Тэгэхээр нөөц 10, аж ахуй нэгжийн орлого 10 тий хувь хүний орлого 10 гэдэг ингээд 10 болгосон энэ бодлогыг явуулахад бол эдийн засаг маш их сэргсэн л дээ. Тэгэхээр мэдээж одоо бизнесийг явуулж байгаа манай энэ тавийн зүгээс юу гэж үзэж байгаа вэ гэх юм бол ялангуяа манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөөс юу гэж үзэж байгаа вэ гэвэл яг ажлын байрыг бий болгохыг дэмжихтэй хүний хувь хүний орлогын татрыг 10% болгомоор байна тийм манайх одоо бас яг тийм одоо шатлалж авч байгаа энэ өнөөгийн нөхцөлд авч байгаа ийм хэмжээний орлогыг бол манай залуучууд бас олохгүй байна л да. Тэгээ залуучуудын эдийн засгийн хувьд бол бид нэр хүний хувь хүний орлогыг 10% дээр байх нь зүйтэй байх гэж үзэж байгаа. За түүний дараа бол мэдээч хэрэг аж ахуйн одоо нэгжүүдийн орлого байгаа да орлогын татвар байгаа да тийм тэрэн дээр бол бид нар бас удаадараа ярьж байсан. Ер нь бол эдийн засгийг томруулах компаниудаа томруулах тийм бодлогыг явуулах хэрэгтэй байна тийм жижиг дундын хэмжээнүүд бол өнөөгийн байдлаар маш бага байна тий 2.7-оор ингээд капалчглаар тэр нь өөрөө дунд компаниудыг том болгох тэр боломжуудыг бий болгохгүй байна тий. За тэгээ тэрүүн дээр нь одоо 1 тэрбумаас доош орлоготой байх юм бол 90% буцаалт олголт өгнө гэдэг нь өөрөө дандаа жижиг бичил бизнесуудыг дэмжих ийм бодлого компаниудыг томрох биш задрах ийм бодлого руу ороод байгаа учраас үүнийг бас цэгцэлж тий аль болох одоо том жижиг дундгүй бүгдээрээ хүртээмжтэй байдлаар өсөхийн тулд энийг хялбарчилж бас бууруулах шаардлагатай байна гэж үзэж байгаа. За нөөтийн нөлөө нөөтийг одоо 2007 онд 15% байхад 10% болгож бууруулахад бол нийт нөөт төлөгчдийн тоо бол 38%-аар өсөж тэ нийт төлөгчдийн тоо бас яг тэр нөөтөөс осон орлого нь өөрөө засгийн газарт орсон орлого нь 38%-аар өссөн байгаа та тэ. Тэгэхээр нөөт дээр бид нар бас 10%-аа бууруулж 5 руу оруулбал энэ нь өөрөө татвараа төлж байгаа хүмүүсийн баазыг нэмэгдүүлж нийтдээ одоо тийм хүртээмжтэй байлыг бий болгох те ажлын байрыг бий болгох энэ одоо салбаруудаа хөгжүүлэхэд нэлээд нэмэртэй байх гэж үзэж байгаа л да. Тэгэхээр өөр нэг том сорилт гэх юм бол засгийн газар шинээр бүрдээд удааг байгаа. Гэтэ төсөв дээр нэлээ олон зүйл яригдж байгаа. Өнгөрсөн онд алдагдaltaгүй төсөв баталсан ч ерөөхдөө алдагдaltaгүй байх боломж бол маш бага байгааг олон улсын агентлагуудын зүгээс хэлж байгаа. Тэгэхээр төсөвд бас үнийгээ дагаад одоо тодтгол хийх юм зүйтэй гэж ярьж байна. Тэгэхээр таны хувьд эдийн засгийн хувьд ер нь төсвийн асуудлыг бас хэрхэн харж байгаа бол за тодтгол хийх тохиолдолд ер нь ямархуу байдлаар хийвэл зүг гэж байна. За одоо бид нар ингээд нэг хоёр юмыг баланслуулах хэрэгтэй болчиход байгаа юм л да. Нэг нь болохоор одоо төсөв маань өөрөө төсөд одоо бид нар хувийн сектороос ингээд татвар төлж байгаанууд нь дандаа одоо ингээд юм нэг бол халамжийн бодлого болоод гараа явчихж байгаа. Нэг бол одоо дэд бүтцийг барих тийм одоо өөрөө иргэн төлөгдөхгүй тийм төслүүд ч юм уу ийм руу ороо явчихж байгаа болохоор төсөв одоо жилээс жил өсөө яваад байна л да. Тэгэхээр улс орон болгон ер нь ямар нэгэн байдлаар баланслсан тийм төсвийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Тодорхой хэмжээгээр мэдээж төсвийн алдагдaltaй төсөв батлагдах ийм нөхцөлд яг аль төслүүдийгээ бид нэр одоо авч явах юм бэ? Аль нь одоо яг бидний хувьд яг бэлэн байгаа, аль нь priority яагаад гэдгийг аюулсаа наривчлан гаргаж ирж тэр төсвийн тодтол руу орхон зүйтэй байх гэж бодож байна л да. Бид бүгдийн яриад байгаа 14 мега төсөл гэдэг маань өөрөө одоо маш олон жил яригдлаа шүү дээ. Нийтдээ бараг 10 жил, 10 хэдэн жил яригдсан төслүүд яваад байгаа тийм. Тэгэхээр тэр төслүүд маань өөрсдөө жил болгон нэг л төсөл хэрэгжүүлжсэн бол одоо бид нар бараг тийм ярихгүй байх магадлал байх өндөр эс. За тэгээ хамгийн гол одоо энэний шийдэл нь юу вэ гэхээр хувийн секторыг оролцуулах тийм. Хувийн секторын энэ том төслүүдэд яаж оролцуулах юм? Хувийн сектор өөрөө оролцож ирээд өөрийнхөө хөрөнгийг одоо босгоод ийшээ ингээд энэ төслүүд рүү ороо явахлаар мэдээч хэрэг тэр төсөвд бол дарамт бол буурнаа. Тэгээ одоогийн байдлаар бол бүх одоо үйл хөдлөх бишээ нөгөө дэд бүтцийн энэ том төслүүд те халамжийн бодлогуудыг эднийг бүгдээр ингэ төсөөр хийгээд байгаа учраас манайх ийм том алдагдaltaй яваад байгаа.
Тэгээ энэ дээр чи бас хувийн сектор өөрөө одоо бол бас хөргөж одоо саяны юун дээр бол нэлээд эсэргүүцчээж одоо алдагдaltaгүй төсөв батлуулсан. А зүгээр мэдээж их заавал алдагдaltaгүй байна гэдэг нь өөрөө улс орны бас зорилго бас биш шүү дээ тий. Бид нэр зөндөө олон орнууд төсвийн тодорхой хэмжээний алдагдaltaа явж байгаа боловч манайх одоо доктортой одоо төсөв хэдэн хувийн алдагдaltaа явуулах ингээ макро эдийн засгийн зөндөө олон бодлогуудыг боловсруулсан мөртлөө тэрийг мөрддөггүй байгаад л хамгийн гол асуудал байгаа даа. За тэгээд хөгжлийн банкны асуудал байна тий. Хэрэг хөгжлийн банк нь өөрөө одоо чадамжтай болоод энэ том төслүүдэд санхүүжүүлэх, гаднаас хөрөнгө оруулж ирэх ийм боломжуудтай явчих юм бол эдгээр чи бүгдээрээ төсөвдөр оногдож байгаа тэр одоо дарамтуудыг бууруулах учраас хувийн сектор тий бусад санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих энэ төр гээд маш их олон макро эдийн засгийн бодлогууд тэгээ одоо валюта доктортой байхгүй бол валют нь өөрөө ингээ байнгын юм уналттай байгаа ийм нөхцөлд бол эдийн засаг руу гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд дотоодын хөрөнгө оруулалт бас багасна л та. Тэгэхээр оны ихний улирал дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлт бол таамагаас бол нэлээдгүй доогоор гарсан байгаа. Тэгэхээр ер нь нөөцний үн буурч байгаа нь бас энд голж ин дарж байгаа л да. Тэгэхээр таны хувьд ер нь эдийн засгийн өсөлт энэ ондоо ер нь хэр байх юм хүлээлттэй байгаа бол өсөлт улам одоо удаашрах юм эрсдэл байна гэж таны бодож байна. Мэдээж яг Монгол банк тий статистикийн газар за тэгээд олон улсын байгууллага санхүүгийн байгууллагуудаас Монголын өсөлтийг бол таамаглаа хэлж байгаа тий. Тэгээ энэ 2.7 бол маш тэр таамаглаас маш бага гарч байгаа л да. Энэ нь өөрөө дэлхийн эдийн засгийн холбоотой байгаад байгаа тий. Дэлхийн эдийн засаг өөрөө одоо яг энэ тарифын одоо байлдаан гэж хэлж болно. Бодлогуудын ойлгомжгүй байдал гэж хэлж болно. Дайн дажин гэж хэлж болно. Тэгээ энэ бүх асуудлаас болоод манай эдийн засаг жижиг эдийн засаг учраас маш энэ болгонд өртөмтгий байгаа. За энээсээ илүү хамгийн гол нь манай эдийн засгийн бараг 80% нь экспорт нь бол хятад руу гардаг тий. За тэгээд импортоор бусаад бид нар маш их бараа бүтээгдэхүүнийг хятадаас авдаг тий. Тэгэхээр энэ ингээд асуудлууд нь өөрсдөө энэ эдийн засагт бол маш их нөлөөлж байгаа учраас бид нар энэ дээр юугаа анхаарах хэрэгтэй вэ гэвэл маш олон жил ярьж байсан одоо эдийн засгийн солонгорлт гэдгийг л ярих хэрэгтэй болчиход байгаа юм л да тий. Одоогийн байдлаар манай одоо экспортлж байгаа барааны одоо дийлийнх нь бол ерөнхийдөө бол commodities байгаа тий. Тэр нь бол нүүрс вэж гин, алт вэж гин тий, зис вэж гин тий. Энэр бүгдээрээ энэ одоо хямралын үед үнэн ингээд одоо өсөх буурах ингээд ийм хэлбэлцэлтэй энэ үед ялангуяа нүүрсний үнэ одоо энэ бууралтайгаа энэ үдэн засагт бид нар ямар эдийн засгийнхаа шинэ салбарыг дэмжих вэ тий? Яаж бид нар өөр одоо хөрөнгө оруулалтыг ямар салбарыг бид нар онцлох вэ тий? Тэгээ тэрүүндээ яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг бас макро эдийн засгийн хувьд бол бодвол их зүйтэй юм шиг санагдаж байна.